Дүүхэндх хамгийн хүчтэй цэрэг дайчид. Эртний Египтийн цэргийн дайчин. Тэд бол тухайн үеийн хаан Брауны тушаалаар эх орон газар нутаг эрх мэдлээ хамгаалах дайлах зорилготой зэвсгэлсэн цэргүүд байсан юм. Аккадын эзэнт гүрний дайчид. Месопотамийн хамгийн зохион байгуулалттай дайчдын нэг байсан. Дайны тактик нь том отрядуудыг бүлэглэн дайсныг хүрээлэн бүслэх, тэрэг довтлогоо хийх зэрэг байв. Хет гүрний дайчид өнөөгийн Туркийн төв хэсэгт оршин тогтнож байсан бөгөөд хетчүүд нь 3 хүнтэй хурд хүчтэй тэрэг ашигладаг байсан нь тухайн үедээ маш дэвшилтэд байв. Меканонион дайчид хүнд хуйгалсан элит дайчид бөгөөд дендро армор гэх бүхий л биеийг хамгаалдаг хүрэл хуйг том бамбаатай тул ойрын зайны байлдаанд давмгаа тулдаг байв. Шинэ Ассирийн эзэнт гүрэн дэлхийн хамгийн аимшигтай мэрэгжлийн армитай болж тухайн үеийн супер цэргүүд хэмээн нэрлэгддэг байв. Спартачууд бол дулааны сахилга бат хатуу чанга сургуулиудаараа нэгдсэн байлдааны системээр алдартай. Фланкс буюу олон дайчид цугларч бамбаа жадаараа нэгэн шугам үүсгэн тулдах арга хэрэглэдэг байв. Persian Immortals буюу Персийн үхшигчүүд бол Ахеменийн эзэнт гүрний элит цэрэг байсан бөгөөд тэдгээрийг үхшгүй гэж нэрлэх болсон шалтгаан нь үргэлж 10,000 цэргийн бүрэлдэхүүнтэй хэн нэг нь үхвэл оронд нь шууд нөхөгдөн орж ирдэг байснаас үүдэлтэй. Ромын эзэнт гүрний цэрэг дайчдаас хамгийн алдартай нь легионер буюу Ромын легионер дайчид юм. Тэд бол дэлхийн түүхэндх хамгийн сайн зохион байгуулалттай хүчрхэг дайчдын нэг байлаа. Македоны эзэнт гүрний цэргүүд дундаа хамгийн алдартай нь Александр хааны удирдсан армийн дайчид юм. Тэд байлдааны шин тактик зохион байгуулалтаараа тухайн үедээ том өөрчлөлт авчирсан юм. Скитианы дайчид бол ойрох дорнод, Төв Аз, Өмнөд Орос, Украин орчмын тал нутагт амьдарч байсан морьтон овг аймагуд бөгөөд хурдан морь цэрэг мэрэгэн харвачтаараа алдартай байв. Кардагниан дайчид бол Хойд Африкийн Карпаген хот улсын цэрэг бөгөөд тэд далай хуурай газрын аль альнд хүчтэй байснараа алдартай. Дакиан дайчид бол өнөөгийн Ромын, Молдав, Болгарын хойд хэсэгт амьдарч байсан Даки угсааны дайчид юм. Уулын бүсийн дайралт отолт газар нутгийн давуу талыг ашиглан гинтийн дайралт хийн тулалдаг байв. Gaul Warriors бол Кельт угсааны дайчид юм. Байлдааны өмнө чанга орилох, ил дээр бамбаа цохиж дуу гаргах, эвэр бүрээ үлээх. Гаулчууд Ромыг эзэлж, Ромын армийг бод нэргэж байсан түүхтэй. Celtic Warriors гэдэг нь манай эртний өмнөх 5 дугаар зуунаас манай эртний 1-р зуун хүртэл баруун, төв, умард Европ даяар амьдарч байсан Кельт аймагуудын дайчид юм. Тэд эрэлхэг, зэрлэг тулалдааны хэв маягтай, гоёмсог чимгэлтэй, онцгой зэвсэг, хуйг хэрэглэдгээрээ алдартай байв. Асваран Катабракц гэдэг нь Сасанидын Персийн үеийн элит цэргүүд байв. Асваран буюу морь цэрэг гэсэн утгатай. Хүннүүгийн дайчид нь Евразийн тал нутагт ноёрхсон морьт нүүдэлчдийн хүчрхэг дайчид байв. Манай эртний 4-5 дугаар зуунд Атилагийн удирдлага дор Европ довтолж Ромын эзэнт гүрнийг дөргиосон. Хүннүүгийн байлдааны арга барилыг олон улс хуулбарлан авчээ. Викингчүүд нь манай эртний 8-аас 11-р зуунд Скандинавын бүсээс гаралтай далаагаар аялагч, худалдаачин, дайчин, колончлогч, дээрэмчин хүмүүс байв. Берсеркерс бол Викингийн үед амьдарч байсан онцгой догшин бараг солиотой мэд тулалдаг ховор дайчид байв. Тулаанд ороход тэд маш хүчтэй айдасгүй болж бараг ямар ч өвдөлтийг мэдрэхгүй мэд тулалдаг байжээ. Варингиан Гвардс бол Византийн эзэнт гүрний хааны хувийн элит хамгаалагчид байсан. Тэдний гадаад гаралтай учир орон нутгийн язгууртнуудад авилгад автах, эрх мэдлийн зөрчилдөнд орох магадлал багтаа гэж үздэг байв. Longbowman гэдэг нь урт номт ашигладаг мэрэгэн харвагчдыг хэлдэг бөгөөд түүхэнд хамгийн алдартай нь Английн урт номт цэргүүд юм. Минутанд 10-аас 12 сум тавьж чаддаг. Knights Hospitaller 12 дугаар зууны ихээр үүссэн католик шашны цэрэг анх Иерусалим дайны дараа өвчтөн ядарсан хүмүүс туслах зорилтоор байгуулагдаж байв. Knights Templar буюу Темплрууд нь дундад зууны үеийн католик шашны элит цэргийн байгууллага байсан бөгөөд 12 дугаар зууны ихээр байгуулагдсан юм. Самурай. Самурайн гарал нь 8-аас 9-р зуунд Японы удирдагчдын хувийн хамгаалагчдаас ихтэй. Хамгийн хүчрхэг үе нь 12-оос 19-р зуун хүртэл үргэлжилсэн бөгөөд Токугава шогун үе хүртэл тогтвортой байв. Тевтоны баатрууд нь 13 дугаар зууны ихээр байгуулагдсан Герман гаралтай католик шашны элит цэргийн байгууллага. Janus Crossbowmen гэдэг нь манай эртний 13-аас 15 дугаар зуунд Итали улсын Генуэз хотын мэрэгэн харвагчдыг хэлдэг бөгөөд түүхэнд хамгийн алдартай тулааны харвагчдын нэг байв. Mamluk Warriors буюу Мамлукууд нь анх Исламын хаант улсуудад боолноос бэлтгэгдэж цэргийн зориулалтаа бэлтгэгдсэн мэрэгжлийн дайчид болсон хүмүүс юм. Монгол дайчид 13 дугаар зуунд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулахад гавьяа байгуулсан тал нутгийн хатуужил эр зориг мөн морин байлдааны онцгой чадвартай гайхамшигт эрэлхэг дайчид байв. Маури дайчид
Шинэ Зеландын уугуул ард түмэн Маоригийн эртний ба дундад зууны үеийн тулдааны мэргэжилтэн баатарлаг дайчид юм. Хака бүжгэн дайчдын эр зөргийг дээшлүүлж, дайсны сэтгэл зүйд нөлөөлдөг уламжлалт соёлын нэг хэсэг. Swiss Mercenaries буюу Швейцарын хөлсний цэргүүд нь 15-аас 16 дугаар зуунд Европын дундад зууны цэргийн хамгийн нэр хүндтэй хүчирхэг мэргэжлийн цэргүүд байсан юм. Jaguar Warriors буюу Ирвсийн дайчид нь эртний ацтекчуудын элит морин цэргүүдийн нэг төрөл бөгөөд байлдааны авхаалжсан ба зориг хүч чадлаараа алдартай байв. Gendarme нь дундад зууны болон Францын элит хуйгалсан морин цэргүүд байв. Тэд ихэвчлэн язгууртнууд баячуудын хүүхдүүдээс бүрдэж хааны ордныг хамгаалалт тулалдаанд оролцдог байжээ. Janissaries нь Османы эзэнт гүрний элит мэргэжлийн цэргүүдийн корпус байв. Тэд 14-р зууны эхээр үүссэн бөгөөд Османы хааны хувийн цэргүүд болон армийн үндсэн хүчний гол бүрэлдэхүүн байлаа. Ninjas буюу Shinobi нь Японы дундад зууны үеэс гаралтай нууц ажиллагаа тагнуул сэмхэн дайралт хийх мэргэжилтнүүд юм. Тэд голчлон бусад дайчдаас нууц, хурдан үр дүнтэй ажиллагаа явуулдгаараа алдартай байв. Tertius нь Испаний эзэнт гүрний 16-аас 17 дугаар зуунд үйл ажиллагаа явуулж байсан цэргийн нэгж бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн онцгой үр дүнтэй армиудын нэг гэж тооцогддог. Польшийн хусаарууд нь 16-аас 18 дугаар зууны үеийн Польш-Литвийн холбооны элит морин цэрэг байв. 16 дугаар зуунд баруун Европоос нэвтрүүлсэн хусаар морин цэрэгний загвараар үүссэн. Мушкет буучид 16-аас 18 дугаар зуунд Европын аримд орсон сумт бууны анги юм. Тэд мушкет буу ашиглан алс зайнаас довтлогоо хийх гол хүч байв. Irish Dragon Guards гэдэг нь Их Британий армийн нэгэн алдартай эртний морин цэргийн полк юм. Тэдний нэр нь Irish Dragon Guards буюу Ирландын лууны хамгаалагчид гэж орчуулагддаг. Carolines Шведийн эзэнт гүрний цэрэг дайчдыг хэлдэг бөгөөд тэд Шведийн хаан 11-р Карлын үед тулдааны гол хүч байсан. Imperial Guards нь эзэн хааныг хамгаалах, ордны аюулгүй байдлыг хангах зорилттой элит цэрэг байсан. Тэд байлдааны үед хүчрхэг довтлогоо хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг байсан. Zulu Warriors буюу Зуулу дайчид нь Өмнөд Африкийн хамгийн алдартай хүчрхэг нүүдэлчин баатарлаг цэргийн нэг юм. Finnish Snipers буюу Финландийн мэрэгэн буучид нь зөвлөлт холбооноос өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалахад маш өндөр үүрэг хүлээж байсан. Kamikaze Pilots нь Дэлхийн 2 дугаар дайны үеийн онцгой зориулалтын нисгэгчид байсан бөгөөд дайсны хөлөг онгоц руу өөрийн онгоцоор санаатаагаар мөргөлдөж өөрийгөө золиослохоор зориулагдсан байв. Navy Seals нь Америк нэгдсэн улсын далайн зэргийн тусгай хүчний элит анги юм. Тэд дэлхийн хамгийн чадварлаг мэргэжлийн тусгай ажиллагааны багуудын нэг гэж тооцогддог.